Цаг тутмын мэдээ хэлж байна. Студид Ариун Зул мэдээллийг танилцуулна. Төв аймгийн Замар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан замбар компани ил урхайд хөрсний нуралд үүсний улмаас 4 ажилтан нурангийн дарагдаж харамсалтайгаар амнасаа алдсан. Тэгвэл амь алдсан иргэдийг эрен хаах гаргах ажиллагаа нийт 9 хоног үргэлжилсэн. Ослын газар тонтгой байдлын ерөнхий газрын 36 албаагч нойр хоолгүй ажиллаж байж осолцсон иргэдийн цогцыг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлт өгсөн юм а. Онцгой байдлын албаагчид олон хоногийн турш хүнд нөхцөл тасралтгүй ажилласан учраас онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Хурандаа Уганбаяр Ослын газарт ажилласан албаагчдыг шагнаж мөнгө урамшуулах тухай газрын дарга Бадралтай ярилцаж байгаа гэж мэдгдлээ. Баянзүрх зургийн цагдаагийн 2 дугаар хилцээний албаагчид 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хараа хяналтгүй ганцаараа явж байсан нэг настай эрэгтэй хүүхдийг тус дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 16 цагийн орчимд олсон байна. Хүү хилд ороог учраас өөрийн болон аав ээжийнхээ нэрийг хэлж чадахгүйсэн тул нийслэлийн бусад цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн байжээ. За гэтэл дээр хугацаанд хүүгийн ар гэрийнхэн цагдаа дуудлага мэдээлэл өгөөгүйсэн юм. Цагдаа албаагчид асарч орой болтол эцэг эхийнх нь үүргийг орлон гүйцэтгсэн байна. Гэтэл хүүгийн эцэг эх хүүхдээ алга болсныг 1 хоногийн дараа мэдэж энэ сарын 11-ний өдрийн 20 цаг 16 минутанд цагдаагийн байгууллагад ханджээ. Дээр хэргийн шалтгааныг тодруулахад хүүгийн эцэг эх салсан хүү аавтайгаа байдаг байна. Хүүгийн аав нь тухайн өдөр ээж нь аваад явсан биз хэмээн тоогоогүй орхисон хэмээн иржээ. Ударамд харж байсан Солонгос ард улсын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон намыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан бүсгүй эрх чөлөөтэй болсон тухайр өдөр цагийн төлөв мэдээллээ. Экстружин мэдээснээр 26 настай Индонез бүсгүй CT AOC-г суллах шийдвэрийг Малайзийн шүүх 3 дугаар сарын 11-нд гаргасан байна. Прокурор бүсгүйг ялсан тогтоолыг эргүүлэн татах тушаал өөрт нь өгсөн гэж мэдгдсэн ч үүний шалтгааны тухай ам нээсэнгүй. Түүнчлэн шүүх буруутай этгээдийг бүрэн цагаатгах тухай өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж аваагүй гин шүүгчид мэдгдснээр хэрэгт холбоотой шинэ нөхцөл байдал үүсвэл бүсгүйг дахин шүүхэд дуудаж болзошгүй байгаа юм. Өнгөрсөн ним гарагт Москва хотноо олон мянган хүний хамарсан эсэргүүцлийн жагсаал боллоо. Орос улбаны улсын парламентаас улсынхаа дотоод хэрэгт гадны нөлөө орохоос сэргийлэх зорилгоор олон улсын интернет сүлжээнд хязгаарлалт тавих шийдвэр гаргасан явдлыг эсэргүүцэж нэгдэж энэхүү жагссан байна. Проспект Сахаровын гудамжнаа олсон энэхүү жагсаал нийт 15 гаруй мянган хүн цуглаж жагсан. Интернетээс савраатад интернетийн хязгаарлалыг эсэргүүцэж байна. Иймэрхүү лозон барьж цахим эрх чөлөөг илэрхийлсэн цаасан онгоц нисгэж байжээ. Эсэргүүцэгчид уг хуулийг Оросын дэлхийн сүлжээнээс мэдээлэлээс тусгаарлах гэсэн бодлого гэж үзэж байгаа. За олон ургач үзлийг дарах гэсэн явуулгын эхлэл гэж үзэж байна. За сануулхад өнгөрсөн сард Оросын парламентад танилцуулсан интернет сүлжээ өгөгдлийн урсгалыг төрөөс хянах дотооддод ажиллах DNS сүлжээтэй болох хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр дэмжсэн энэ үйл явдалтай холбоотой юм. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлэн цаг агаар мэдээлэл хүлээн авч байна.